За үүнийг уншиж байгаа цаг хугацааны минь за бид бүгдээрээ Литборийн зорилгоор өдөрлөсөн амьдрал гэсэн 40 хоногийн залбирал уншиж судалж байгаа тийм. За энэ удаагийн хичээлээр бид нар 4-р өдрийн залбирал бид мөнх оршихоор бүтээгдсэн энэ сэдвийн дор чөлөөт ярилцлах сэдвээ явуулнаа. Эхний ишлэл бол номлогчийн үгс номны 3:11-р ишлэл. Тэр бүх юмыг тухайн цагт нь сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурхны үйлцэн ажлыг эхнээс нь эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн тэр тэдний зүрхэнд үрд мөнхийг суулгачээ гэж. Бурхан хүмүүсийн зүрхэнд хүмүүсийн хувьд амьдралдаа сайн сайхныг үйлдэх болохыг бид мэдсэн. Энэ юу гэсэн үг юм бэ гэхлээр сүнсний дороотл буюу үзэл бодол хандлагын дороотл нь шүтэн шүтэх явдал. Одоо шавраар барьсан бурхан дэг шүтээ. За тэгээд ямар нэгэн тийм хэлбэртэй зүйл хийчихэл цом гэж түүнийг шүтэх гэх мэтлэн тийм ээ. За өөрийгөө өргөмжилсэн амьдрал зэргийн үр нөлөө түүнийг эцэст нь зугаа цэнгэл ба материалын зүйлсээр жаргалаа эдлэн гэсэн хуурамч мэдрэмжтэйгээр ингээд биднийг амьдруулах энэ дэлхийд байгаа юм байна. Тэгэхээр Бурхны үгээс бид хол амьдрах юм бол ад жаргал бид нар хайх нь утгагүй. Яагаад гэвэл бүх зүйлс хоосон. Тэгэхээр түүний үр дүнд бид нар эд баялаг, эрх мэдэл, нэр хүнд алдарцуу, бэлгийн таашаал зэргийг бүгдийг л элбэг дэлбгээр нийтлсэн. Гэхдээ тэр бүгд нь эцэстээ хоосол хуурмаг зэрэглээд хүрдэг. Энэ юу гэсэн үг юм бэ? Бид нар 1000 гавьяат болъё. За тэгээд нэгдүгээр зэргийн тийм хүн болъё гэд тухайн үед л бид нар ингээд цалин мөнгө их аваад байгаа мэт боловч эцэст бид нэр махан биеийн болон оюун санааны дороотл асар ихээр орцсон байдаг. Эцэст бид энэ дэлхийгээс буцахдаа гавьяат хүн байлаа гэд амьдрал нь 1 секундээр урагшлах уу, гавьяат тамирчин байлаа гэд 1 секундээр урагшлах уу, эсвэл ямар ч алдар суугүй энгийн хүн байлаа гэд амар тайван сэтгэл нь хэрэггүй тунгалаг байлаа гэд тэр хүн 1 минутаар амьдрал нь богиносохгүй нь ойлгомжтой. За тэгээ хүмүүс цаг хугацаа хурдах юм саяхан залуу байсан гэж ярьдаг. Тэр маань юу гэсэн үг юм гэхлээр Бурхны үгэнд тунгаан цэгнэж бодохын оронд зугаа цэнглэр хөөцөлдөх тэр энэний төрсөн өдөр тэр байна, тэрний ой байна ингэж явсараад нэг л мэдхэд залуу нас минь өнгөрсөн байдаг, нэг л мэдхэд зуны сайхан цаг хугацаа, дэлгэр цаг хугацаа өнгөрсөн байдаг. Тийм учраас өнгөрсөн оны амьдралдаа харуулсалт хийхгүй тулд энгийн байгаадаа амар тайван амьдрахыг чухалчлах нь хэрэгтэй гэсэн санааг энд өгчээ. Одоогийн насан дээрс ингээд бодоход ингээд юуны төлөө ингэж өдөр шөнөгүй нойр хоолгүй ажилласан юм. За тэгээд илүү нойр хоолгүй ажиллаад илүү цагаар мянга ажиллаад бусдаас илүүгээр үүргээ хариуцлагаа гайхамшигтайгаар бүтээгдсэн ч байсан би ажиллаханд авдаг цалин мөнгө авч байгаа. Тийм учраас энэний цаана эх орныхоо төлөө бүү ажил гэж байгаа юм биш. Өөрийнхөө тэр эрүүл мэнд өөртөөгөө ярилцах цаг хугацааг гаргаж ажиллах нь бас чухал байжээ. За тэгээд агуу их хүндрэлтэнд өөрөө нэрийг авдсан Абрахам Линкольн бол Бурхан хүн гэдэг оршихуйг ахархан настай бүтээгээгүй. Яавч тэгэх учиргүй үрд оршихоор бүтээсэн гэсэн. За тэгэхээр энэ дээр бид энерги хадгалах хууль гэдэг нь байгалийн асар том хууль байгаа. Энерги хадгалах хууль гэдэг бол энерги оргуу орсноос бий болдгүй. За энерги устж алга болохгүй. Нэг төлөөс нөгөө төлөвт шилжин эсвэл нэг биеэс нөгөө бие шилж хувирна. Тэгэхээр бид нар энэ одоо байгаа бие ба тэгэхээр бүх зүйл нөгөө өнгөрсөн. За тэгээ одоо ирээдүйн гэсэн 3 цаг дээр хэлждэг. Энэ юу гэсэн үг юм бэ гэхлээр энийг бид ямар өнцгөр харж үзэх юм гэхээр бид нар өнгөрсөндөө ямар нэгэн сүнс байсан. Юуны сүнс байсан бэ гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэгээ одоо байгаад ирээдүйдээ би юу болох вэ? Ирээдүйд
ямар сүнс, ямар төрлийг авах гэж ярьдаг. Энтэй их холбоотой байгаа шүү. Мөнхийн бүтээн. Чи бол мөнхийн бүтээгдсэн. Чи бол мөнх бүтээгдсэн гайхамшигтай хүн гэдгийг мэдэрч өөрийгөө бүтээгчийн онол дээр ингэж тулгуурлаад ажиллавал зөвхөн за бүтээгчийн онол гэж юу хөрлөж байгаа юм гэхээр би үзэл бодлын хувьд бурхны байх ёстой. Эволюцийн онол гэхлээр Дарвины хүн бий болсон, махан бий болсон тухайн онолууд байдаг. Тэгэхээр бүтээгчийн онол гэдэг нь бид нар үнэхээр мөнхийн юм а гэдгийг энэ Абрахам Линкольн тодорхойлжээ. Тийм учраас энэ 3 цагийн холбоос төрөл. За хүмүүс ч гэсэн эцэг хүү ариун сүнсний 3 холбоос төрөл. Тэгвэл бусад шашин ч гэсэн адилхан 3 хол цагийн хэлхээсээр байгаа. За энийг өмнөх хичээлүүдээр дэлгэрэнгүй ярьчихсан байгаа. Тэгэхээр одоогийн амьдрал маань дараагийн амьдрал бэлтгэх үйл явц билээ гэж. За энэний цаана юу гэсэн үг юм гэхээр хүмүүс би бүх зүйлсээ аваад ямар өөхөх биштэй та нарт үлдэн шүү дээ гэж ярьж байдаг. За тэр материалыг талаас харсан амьдралын үзэл бодол. Чи дараагийнхтаа одоо сайн төрлийг олох, сайн сүнснүүд дээгүүрээ, тэр муу сүнснүүд доогоороо гэдэг юм тэргээд янз бүрийн үзэл бодлоор ярьдаг. Тэрнтэй л дараагийнхтаа чи хэрхэн мөнхийн улсад очих билээ гэдгийг бэлтгэх ёстой юм. За дараа нь гэж урчлан газар дээрх гэр болох майхан ман нурах аваас бидэнд гараар баригдаагүй тэнгист мөнгө байх бурхны барилга бүгд бид мэддэг гэдэг. За энэ юу гэсэн үг, ямар учиртай юм бэ гэхлээр агууг Чингис хаан мөртөл биеийн хүчээр нэгийг дийлэн, сэтгэлийн хүчээр 10-ыг дийлнэ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр монголчууд дээр үеэсээр ер нь бол Христ ёс суртахуунтай байсан. За газар дээрх майхан барилга гэдэг нь ямар утга илэрхийлж байна гэвэл итгэгч хүний бие махбод эсвэл итгэгч хүний дэлхийн амьдралыг хэлдэг юм а. Гараар баригдаагүй тэнгист мөнгө байх бурхны барилга гэдэг нь нэг бол итгэгчид амьлалт дэх махбодоо хүлээж байх сур тэдэнд бэлтгэгдсэн төр зүрийн биеийг эсвэл тэнгэрлэг орших нөхцөлийг хэлдэг. Зарим хүмүүс үхлийн дараа болон амьдлыг хүлээж байхдаа итгэгчид бие махбодоос салсан сүнс сүүдэр эсвэл хэлбэр дүрсгүй нүцгэн сэтгэл хэлбэрээр оршдог гэж заахын тулд энэхүү тайлбарлахад хэцүү багц ичлэлийг хэрэгэлсэн байдаг. Гэхдээ амьдлах биесээ хүлээж байсан ч гэсэн Есүсийн дүр төрх өөрчлөгдөх үед уулан дээр байхдаа тэнгэрлэг биеийг авсан байдлаа үзэгдсэн гэдэг байдаг байна. Тэгэхээр энэний цаана юу гэсэн үг юм гэхээр ер нь сэтгэл зүй гэр ерөөсөө бурхны үгээс бат зуурч байх нь бол ямар ч хүнд хэцүү цаг хугацааны туршид бол бид альваас асуудал саадбар хшээлийг бурхны үгээр гайхамшиг болгон хувиргадаг гэдгийг илэрхийлж байгаа. Би ч өөрөө яг амьдралдаа яг ийм гэрчлэлийг маш олон хийж чадах байна. Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон тооцов. Тэрч байтугай би Христ Есүс эзний танин мэдхүн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би түүний төлөө бүх юмсын хохирлыг амсаж тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд хуулиас гардаг өөрийнх нь зөвхт байдалтай биш харин Христэд итгэснээр ирдэг итгэл суурилсан бурхны зөвхт байдалтайгаар би түүнд олдохын тулд юм а гэж хэлсэн. За энэ хохирол гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр хит их зугаал цэнгэл хит их материалыг зүйлд автах хит хүн болгоны асуудалд оролцож хүн болгонд туслах гэж хүн болгоны асуудлыг хамтран ярилцах гэж энэ явдаг бол ерөөсөө бас буруу юм. Тэгэхээр хохирол гэж юу хэлж байгаа юм гэхээр биднес бурханд онгоцсон энэ амьдралынхаа үн цэнтэй хугацааг үр дүнтэй өнгөрүүл чухам юумын чухал бай түүнд л цаг хугацаагаа зарцуул гэдгийг хохирол гэж хэлж байгаа. Тэгэхээр бид нар хохирчлоо гэдэг магадгүй тухайн үед чиний ажил үйлс бүтээгүй чиний үйлдэл болоогүй ч гэсэн тэр маань дараагийн чиний гарцыг нэг чамд мэрэгэн ухаан болох тийм нөхцөлч болж болдог. За энэ ишлэл дээр нүд үзээгүй чих сонсоогүй хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст бэлтжээ гэж хэлчихсэн. Тэгэхээр бидний төрхөөс өмнө аав ээжийг минь төрхөөс өмнө намайг бий болгоно бүтээнэ гэдгээ бурхан бол төлөвлөсөн байдаг гэсэн. Ийм учраас бид нар нууц дотор бурхны мэрэгэн ухааныг бид нар ярьдаг. Энэ бидний алдрын төлөө
Үедээс ч бурхан урдаас тогтсон нуугдмал юм мэрэгэн ухаан байдаг. Бурханд итгэлээл өгсөн баг цагт бурхан бидний бүх асуудалтай болгоныг гайхамшиг болгон хувиргадаг агуу эзэн гэдгийг энд илэрхийлж өгч байгаа. За энэ бол миний амьдрал үнэхээр энэгээр гэрчлэхэд бэлэн байгаа. Тэгээд хаан баруун талдаа байгстад хэлэх нь эцгээр минь өрөөгдөхсдөө наашир ертөнцийн суурьас таанаас бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай гэсэн байна. Энийн учир нь юу гэсэн гэхээр хизээ нэг цагт аж шашинд байсан нөгөө Яваажин тамд очих гэдэг за Христийн мал мөнхийн улсад очих гэдэг. Яг энэ үед илчлэлт гэсэн зүйлээр бол бид нар яг дараагийн нөгөө шатны амьдралдаа очихд бол ингэж бид нар эренбэлэгдэх нь л дээ. Тийм учраас нөгөө баруун гар талдаа бол өөрийг нь хайрлагсдаг аваачиж ертөнцийн бүх хаанчлалыг өвлөн гэдэг. За хаанчлал гэдэг маань ерхэн хаан сэнтийн тухай биш. Тэр хүн эрүүл сарвал элбэг дэлбэг амар тайван үнэхээр бурхны дотор хүүхэд шиг аз жаргалтайгаар амьдрнаа гэж энийг бол бурхны хаанчлал гэж хэлж байгаа маа. Эзний зөвлөгөө мөнхөд зүрхнийхээ санаа үеийн үед гэдэг маань энерги хадгалах тухайлаар юу ч оргуу харснаас бий болохгүй, юу ч устж алга болохгүй. Тийм учраас зөв амьдралтай байвал та хэдэн үеэрээ бурхны хаанчлал дотор үнэхээр амар тайвныг авна гэсэн ийм гайхамшигтай үг юм байна энэ. За энэ бол ер нь бол мунхаг байхаа бурхны үгээс хол байх юм бол үргэлжил найр наадам зугаа цэнгэл байж байдаг. Гашуудагчийн оромж руу гэдэг чинь энэ заавал нөгөө нэг нас барсан гэсэн утга дээр биш, өөрийнхөө алдаа оноогоо дэнсэлдэг, өөрийнхөө дараагийн атхмаа зөв төлөвлөдөг, өөрөө өөртөө дүгнэлт хийж бясалгахаарай гэсэн юм утгатай юм байна. Энэ бол бид амьдрах оршин байх газар байхгүй гэж юм биш, ёс суртахууны хувьд бидэнд амар тайван газар алгаа гэж байгаа. Тийм учраас эрх хотыг буюу сайн суур бүхэ хотыг бид хүлээж байна. Энэ хотын уран барилгачин бөгөөд барилгач нь түүний ерөнхий архитектор нь бол бурхан өөрөө юм а гэсэн утгатай үгэ. Тиймээс бид үргэлж урамтай байдаг бөгөөд бие дотроо суухдаа эзнээс хол буугаа мэддэг. Учир нь бид үзэгдэх зүйлсээр бас харин итгэлээр атгадаг гэсэн байна. За тэгэхээр энэний өмнөх хэсгэлдэр ч гэсэн энэ юу гэж байсан шүү дээ. Баторчих тийм хот алгаа тийм ээ гэсэн ийм амьд байгсад нь үүнийг зүрхэндээ авдаг юм гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ Библийн энэ юун дээр бол амьд байна, үгсэн мэт гэдэг нь бол оюун санааны ертөнцийн хувьд үзэл бодлын хувьд буруу байх юм бол тэр бол өөр дотроо өхмөл хүн байгаад байгаа юм. Харин зөвхөн өөртөө мэрэгэн байгаад тэгэхээр тэр өхмөл байгаад байгаа. Заавал өөрийгөө шинжилдэг, одооныхаар автайт хийдэг, бусад бурхны жинхэнэ бат суур хуйлтай өөрийнхөө ажлыг өөрөө цэгнэн дүгнэж бурхнээс хардаг байвал энэ бол амьд юм аа. За ингээд бидний одоогийн энэ байгаа агш маань дараагийн амьдралын маань бэлтгэл болж байдаг. Тэгээ хорвоо хийгээд түүний хүсэл тачаал өнгөрн харин бурхны хүслийг үлдэгч нь мөнхөд оршмоо гэдэг маань бурхан дотор байна, мөнхийн улсад байна. Энерги хадгалах тухай бол энэ ертөнцид үнэхээр биелдэг юм шүү гэдгийг илэрхийлж байгаа. Тэгээ би өөр мөнхийн төлөө бүтээгдсэн. Тэгвэл одооноос би юу хийх ёстой юм бэ гэдгээ бас ингэж бодолж бясалгах хэрэгтэй байна ингээд. За тэгээ бурхны зүг харж зөв бурхны үгээр өөрийнхөө оюун санааг хооллож байгаа цагт бид амар тайван аз жаргалтай амьдрах юм гэдгийг би өөрийн амьдралынхаа сүүлийн 25 жилээр бол гэрчилж чадаж байна. Ингээд үнэхээр гайхалтай бурхан бол. За дараа нь бол бурхны байр сууриас харцгийг сэжлийг үргэлжлүүл үзээрэй.